Монгол ялна хэмээн уриалсаар монголчуудынхаа итгэлийг тайн гарч ирсэн ерөнхийлөгч Баттулгад Монголын ард түмэд асар их найдлага тавин хүлээж суугаа. Зарим талдаа хэтэрхий үлбгэр байгаа мэт харагдаж байгаа хэдий ч өчигдрүүлсэн тагнуулын ерөнхий газрын дарга хурцын хийсэн мэдээлэл зэргүүдээс харахад монголчууд бид ямар азар Монголыг ялуулаа вэ гэдг нь ойлгогдохоор байна. Яагаад вэ гэж юу? Тагнуулын ерөнхий газрын дарга нь Монгол улсад бүлэглүүд байдаг гэдгийг хэв нэг мэдэгдэх мөртлөө өөрөө бас нэг бүлэглийн эрх ашгийг хамгаалах маягаар мэдээлэл тараагаа сууж байгааг ер нь юу гэж ойлгох вэ? Явж тагнуулын байгууллага гэж чинь хэвлэлийн хурал хийгээ сууж байдаг газар мөн үү? Тэр тусмаа бүхэл бүтэн улсын тагнуулын ерөнхий газрын дарга нь өөрөө шүү дээ. Тагнуулын байгууллага гэж чиг энгийн бид ойлгохдоо хамгийн далд, нууц, ихэмсэг, үл ойлгогдсон хүчрхэг байгууллага байх ёстой хэмээн төсөөлдөг. Тагнууд ажилтдаг хүмүүсийг нэг л тийм юр бусын даалт хүчийг агуулсан хүмүүс гэж боддог, биширдэг. Гэтэл нэг л биш. Илэрхий ойлгомжтой нөхцөл байдал дээр эрүүгийн хэрэг үүсгэн тэр мөртөө ердийн нэг баарнаас мөнөөхөн дорж зодвыг баривчлаад гарахтаа дуранд нь өртөж ажилтнуудынхаа царайг илчилжилж байх шиг. Бүр байцгаа тагнуулын ерөнхий газрын дарга нь өөрөө олонний өмнө гарч ирээд сэтгүүлчдэд хандан энэ нямдарж юу ямар өчртэй хүн байх хэмээн гаслан арга тасран толгоос ихсрэн гоншигноо суу хүртлээ доош орж байх юм. Дээр дооргүй цагдаагаасаа авахуулаад тагнуул нь хүртэл аль нэг бүлэглэлд хамаардаг болчихсон ийм л нөхцөл байдалтай байгаа цагийн үед Монголыг ялуулсан минь л онцтой хэмээн бодохын сацуу Монгол бас ч гэж бүрэн ялцхаагүй юм байна. Монголыгаа бүрэн ялуулахын тулд аалсны шүс шиг зай завсаргүй ирсэн энэ сүлжээг таслахын тулд цаг хугацаа эр зэрэг эвдүү шаардагдах юм байна гэдгийг бас ойлгож авлаа. Ерөнхийлөгч ерөнхий сайднараа Монголыг маань Монголын ард түмнийг маань бүрэн төгс ялуулахын тулд бүү ухраараа бүү шантраараа Монголын ард түмэн бид ухаантай, хүлээцтэй, баг зэрэг төвчж хүлээж чадах байх. Зорьсон зорилго өргөсөн тангарагтаа үнэнж байж Монголыг маань хүчсэн мананг зайлуулж мафийн гар хөлийг хоггүй болтон цавчиж өгөөрэй. Монгол бүрэн ялнаа. Халахын заяа их юм шүү.